Оройн гişүүдүүдээ за хөрөнгөний зах зээлийг нэлээд удаан харлаа өнөөдөр өчтөр явсан бэ гэх юм бол тийшээ пуужинтсан. Яг вэ гэх юм бол дахиад дайн дуусчлаа. Дууссан юм уу дуусаагүй юм уу? Өмнө зөндөө юм яриа үүсчихсэн. Дональд Трамп юу зарласан бэ гэвэл Ираны засгийн газартай тохирцсон. Гэхдээ өчигдөр хоорондоо алдсан. Хэдэн генералуудыг алдсан. Гэхдээ Ираны засгийн газар хүлээн зөвшөөрсөн гэж ерөнхийдөө мэдээлэл өчигдөр орой зарласан. Саяхан Ираны засгийн газар юу ч хэлсэн бэ гэх юм бол наад чинь худлаа зөвшөөрсөн тий ойлголтноо хүрсэн юм алга. Тэгээд энэ хоёр пропагандагийн хооронд зах зээл ерөнхийдөө эргэлдээд байгаа. Гэхдээ сайн мэдээ юу юм бэ гэх юм бол өчигдөр Nasdaq ер нь бол 695-аас 717 хүртэл өссөн. S&P 500 бас яг адилхан Dow Jones буцаагаад 509 одоо хаана явж байгаа юм бэ гэх юм бол 511 дээр одоо явж байна. Алт бас баг зэргийн rally хийчлээ. Арми хувьцаа бараг өчтөр 290 мэрэл унах гадайсан бол одоо буцаагаад 340 дээр ирсэн байна. Nvidia 200-гийн төвшин буцаагаад олоод авсан. Бид нарт хамаатай юу болж байна гэвэл AVGO Broadcom хэдүүлээ сайхан багцлуугаа нэмсэн. Дахиж нэммээр байгаа. Ерөнхийдөө энэ топ технологийн компанийн хувьд топ том өсөлттэй зах зээл дээр баталгаатай эрэлттэй энэ хэвлэл ухааны дараагийн төвшөнд маргаангүй ашигтай болох компани нэг нь ер нь бол өнгөрсөн 2-3 хоног өшөө хэмдэрсэн хэдүүлээ 415 хавцаа ерөөхдөө авсан. Тэгээ баг зэрэг нэмж авсан. Тэгээ одоо 380 төвшин дээр ирсэн байна. Тэгээ хэдүүлээ одоо гарцгай хавцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Өнөөдөр хэдүүлээ нэг сүртэй юм нэмэхгүй нэг өөрчлөлт гаргахгүй яваад гэх юм бол бүх юм хутганы ирмээр явж байгаа Ирантай тий ойлголцсон өрх юм уу хөрөхгүй юм уу дайн өршлөх юм уу үгүй юм уу гэх мэтчлэн тэгээд өмнө хэдүүлээ зөндөө юм мэдээ сонсч ирсэн одоо итгэх юм байхгүй яагаад гэх юм бол өмнө дандаа худлаа байж таарсан. За микроны хувьцаа ерөөдөө consolidation өргөжлүүлж гин ServiceNow retraction одоо ер нь бол энэ 50-day moving average дээр ирсэн маань хэдүүлээ 93 дээрээ бол нэмсэн. Ер нь бол энэ төвшин дээрээ тогтож ирэх юм бол хэдүүлээ нэмж авна шүү. За тэгээд нэг сонирхолтой юм манай idea ер нь бол энэ айгу promising харагдаж байгаа. Ерөнхийдөө айгу дэжгүй харагдаж байна. Sideways consolidation үргэлжлэж байна. Тэгээд эндээ ер нь бол cup and handle өдрийн төвшин дээр гарч ирж эхэлж байна. Тэгээд энэ cup and handle үнэн болж таарах юм бол ерөнхийдөө энэ 25-аас 32-ийн хооронд энэ ерөнхийдөө дахиад ингэж явах боломжтой 41 хүртэл ер нь бол явах потенциалтай юм байна. Тэгээ хэдүүлээ энийг өнөөдөр сайн харцгаая. Тэгээд нэгд өдөр энэ ерөнхийдөө жоохон breakout болох гээд байгаа юм бол хэдүүлээ нэгтгэд хоёр дахьд жинтэй нэмэн шүү. За XPV улам хэмдэрч байгаа. Ирэх 7 хоногт баг хэдүүлээ нэмэх байх. Microsoft бас яг адилхан, Meta бас яг адилхан та багц дотроо улаан тоо харж байгаа. Миний зүгээс бол энэ бол хямдрал. Өмнө бол Facebook-ийн хувьцаа бас энэ 500-ийн төвшин рүү унсан. Microsoft-ийн хувьцаа бас энэ 360 хэдэн долларын төвшин рүү унсан. Тэгээд ерөөхдөө bounce хийсэн. Энэ компаниудын борлуулалт, өсөлт нэг эрсдлүүд яг үн хаашны хэлбэлцлэх үн хаашны савлааны эрсдэл бол байгаа. Гэхдээ одоо ямар нэгэн байдлаар энэ компаниуд алга болно гэсэн байхгүй. Тэгээд та ингэ харж байгаа юм бол ер нь бол те маш савлгаа ихтэй. Тэгээд
хэдүүлээ UX доо бэ гэх юм бол Meta-гийн хувьцаа энэ хавар түүн Microsoft-ийн хувьцаа энэ хавар түүн Oracle-ийн хувьцаа буцаагаад ер нь бол аятайхан ханшин дээр ирж ах шиг байна. Тэгээд хэдүүлээ ямар байна гэх юм бол 150 160 хавцаа ирээд буураад ирэх юм бол хэдүүлээ жидээ хүлээж авах шүү. Гэхдээ хизээ худалдаа авах юм бэ гэвэл ер нь бол тренд нь буцаага жоохон сэргэж явах үедээ яг бүх юм ингээд зэрэгцээд унжаах үедээ хэдүүлээ тэ худалж байгаа, нурж байгаа, дэлбэрэх гэж байгаа вагоны урд өсрөөд байхгүй. Тэгээд юу бүртгэсэн бэ гэх юм бол өчигдөр хэдүүлээ бас ярьжсэн. Энэ долларын дараагийн хөдөлгөөн ерөнхийдөө тодорхой болох хэвээр тэг хэлжсэн ascending triangle эсвэл тэг horizontal rectangle тэгээд юу болох магадaltaй юм бэ гэвэл энэ буцаагаад үргэлжлүүлэх магадaltaй хизээ нэг цагт энэ доллар бол өснө. Одоо өсөх юм уу? Эсвэл одоо буцаагаад retraction хийгээд энэ rectangle үргэлжлүүлэх юм уу? Sideways consolidation үргэлжлэх юм уу? Эсвэл breakout хийх юм уу гэсэн одоо нэг томоохон асуудал байгаа. Breakout хийчих юм бол хэдүүлээ ерөөхдөө долларын futures гэрээ гих мэдчлэн ахуухан худалдаж авах ёстой. Эсвэл UUP доллар дээр доллар cash бүтээгдэхүүн худалдаж авна. Breakdown болоод буцаагаад доошлоод явах юм бол энэ доллар дотор одоо хүлээж байгаа эрсдлээсээ айж байгаа мөнгө хаашаа явах юм бэ гэх юм бол хувьцаа гих мэд шиг юм руу явна. За тэгээд хэдүүлээ ер нь бол энэ дэлхийн мэдээллийг анхааралтай харцгаая. Өчигдрөөс өнөөдрийн хооронд юу өөрчлөгдсөн бэ гэвэл тэ ер нь бол тэ нефтний үн ханш ер нь бол хүчтэй унлаа таад гарч өнгөрсөн 2 хоног. Тэгээд буцаагаад $85 дээр ирсэн байна. Тэгээд энэ 80 хэдэн доллар руу унаад ирэхээр ер нь бол нэлээд их support олж байх шиг байна. Тэгээд хараад үзэх юм бол flag хിവэрэ байгаа. За тэгээд тодорхой мэдээлэл одоохондоо байхгүй хөрөнгөний зах зээл дээр хүн болгон ер нь бол эргэлзээд сууж байгаа. Бид нартэй бас яг адилхан ерөөдөө яг яах гээд байгаа юм бэ? Тэгээд энэ илүү тодорхой болоод ирэх юм бол хэдүүлээ хөрөнгө олт хийсэн позицуудаа нэмнэ. Дахиад хэлье. Эх 7 хоногт хэдүүлээ ADA компаниг анхааралтай харна шүү. Яагаад гэх юм бол сайхан flag үүссэн байна. Араас нь бас нэг кап үүссэн байна. Тэгээд энэ бол нэлээд хүчтэй явах магадлалтай. За тэгээд та хэд тэ тавт өдрийн мэд сайхан амарцгаагаарай. Тэгээд хідүүлээ маргааш иргэд уулзсан. Өнөөдрийн зах зээлийн хаалт нэлээд чухал. Тэгээд би энийг анхааралтай харж ил байна. Тэгээд маргааш ер нь бол зах зээлийн хаалт. Тэгээд дүнэлтэд хуваалцсан. Тэгээд бас сонирхолтой улс төрийн мэдээлэл гарч ирэх бэлгүүтэй. Bye guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.